Юм алганаа зөкч гэнэ үү? Нэг жадаач чаддаг. Улс төрийн жадаач чаддаг гэдэг шүү дээ. Пик бланд шиг хэрэгдэхгүй нөө. Нөө. Юм алгамстай айгу ба. Хүн байна уу? Хоёр зингэр үеиг багц авчи. Хоёр Ман. Монголд байгаа фастфуд одоо энэ франчайзууд байгаа шүү дээ. Хамгийн гоё төмстэй газар. За топ 1. За топ 3 хэлээч. Топ 1 юу? Би яг тус нь хэрэг англи байна шүү дээ. Надад бол яг шарсан төмсөр хамгийн гайгүй санагдсан нь Burger King байсан. Not KFC заяа. Bland man. No. Хамгийн bland чинь pizza хат гэдэг. Тийм пицца хаттай. За тэгэхээр өнөөдөр хоёрын пиццийг KFC орж үзлээ гэж. Спонсорлогдоогүй мөртлөө KFC орлоо. KFC хаттай анх дөнгөж нэгдэл номын сангийн тэнд. Тэр номын сангийн салбартай. Монголын хамгийн анхны нөгөө франчайз байсан дээ. Зэрлэг өсч шүү дээ. Манд юу? Миний өдөр амар их хүнтэй шүү дээ. Уусаа ганцхан салбар юм шиг шүү дээ. Тэгээ тухайд жоохон байсан болохоор нөгөө нэг яг ийм KFC-г яг ингэ мэдэрч үзээг байсан болохоор ч тэр юм уу. Анхны удаа идэхэд амар гомдсон. Нэгдээд 1 сарын дараа орсон санагдсан. Ялла нэг юу хоочин жоохон гайгүй болгож байгаа болохоор юм уу гэж ярьжсэн. Тэгвэл надад бидний санд. Яач нь ингээд кассаас нь хашаа ингэж явж байгаад хаалгаар нь гараад шатаар доош буунгуудаа ингэ очиж төсөх. Амар урт. Тухайн тэр нэг анх нэгдсэн тэр ажилтнууд бас амар үрдэлтэй ажилласан баг тий. Окей. Бургер. Бра, come on. Нэж. Нахын. Бас гайгүй ч юм уу. Яар хавцаа юм бэ гэж. Юм авцаа байна. Даа махан бол Дэвний хазаараа гайгүй юм байна. махан бол яг уртлээ. Окей. Cheers my man. Айдаг л гэж. Дэм. Тасчих гэх юм уу? Тасч тээ ялтч байгаа. Яачгүй KFC-г амтан тасчих. Тэгт нэгэн цагт ажиллая гэж бодож байсан юм. KFC өстрөө. Never. Пиццад бол ажиллая гэж боддог байсан. Пиццад доостой. 12-нд бол нэрээ банк пиццад гэсэн. Банк пиццад гэсэн. Ажилласан нь. Манай нэг дүү ажилласан. Хүрэлтийн талаас хийсэн. Тэгэхээр үнэхээр л нэр ажиллаж байгаа хугацаанд үнэхээр юу лээ өөдтлээ гэсэн пицца. Үнэхээр өөдтлээ. Яг хоёул зүгээр юм түргэн хоол гэсэн утгаар нь бодох юм бол би л пиццад бол хамгийн одоогоор миний хувьд хамгийн бэст нь л Монгол дотор биш. Тийм үү. KFC зүгээр анх нөгөө жоохон байхад орж ирсэн болохоор одоо яг нөгөө нэг жоохны тэр дурсамжтай хөтөлдөд Баян гороод идэх баян гороод идэм шиг санагдаад идэв. За баян ч яшин гэдэг. Нөгөөд бодох юм бол бас тогтмол 2 сартаа очиод байгаа юм. За 2 сард нэг удаа мэд тийм. Burger King fuck that shit. Би бол Burger King тухайд бол үнэхээр бүр уйлж исэн тухайд бүр хорлохонд ороод. Тэгээ хортон болж яа ч аргагүй байна уу. Нөгөө нэг юу явсан байхгүй юу? 2019 оны Halloween билүү, 21 оны Halloween билүү. Аль нь гэдгийг санахгүй нэ. Тухайд үхрийн махта пати. Тэгээд дээр нь дахиад ийм дахианы мах гарч ижсэн байхгүй юу? За. Тэгээд тэр хоёр ингээ хавчуулсан бүргэр. Тэгээд би яагаад ч юм ингээ тэр өдөр миний эзэн бүргэр нь штэ. Түүхээс. За махын бол түүх байгаагүй гэж бод. Тэгээд дахиад төв түүх хийсэн. Тэгээд би ингээ амар өлссөн байгаш би нэг орой орсон байхгүй юу? Мартин юу орсон, бүргэр хинг орсон. Өглөө мэдээгүй явж хагаад өдөр цай мэдээ гэж хагаад орой буцаахгүй. Тэгээд орой болонгуудаа за газ идэхэр юу вэ гэснээр Burger King ороод Burger King-ээс тэр нэг юм шинэ юм гарсан байна гэхээр тэрийг ингээд байгаа мөнгөөрөө баярлал. Энээс авч үзье гэл. Тэгээд аваад идэл өсөндөө талын шууд ингээд бар 2 хазаад идсэн заяа. 2 хазаад идээд ингээд харсан чинь зүгээр махад идэх шээ. Дуусаагүй. Дуусаагүй. Тэгээд хайсан заяа. Тэгээд гэртээ хараад бөөлж яваад маргааш чингаа бөөлж яваад тэгээд сүүлд нь гүүлгээд тэгээ гайг болсон шүү дээ.
төлөв үйлчлэг. Миний хувьд бол Монголда хамгийн гоё фаст фуд чинь юу гэж. No way. Yeah. Ер нь яаж явж байгаа л KFC, pizza, Burger King гэдрээ аль нь орох вэ ингээд дандаа Burger King руу ороод идэх байхгүй. Одоо ингэ бүр ингээд тэ хамгийн сонирхолтой салбар болох нэг юм өөрөөр гараад идэг заяа. Тэгэж шүү дээ. Тэнгүүд Burger King дундаас яг Тэгэж шүү дээ. Зайсангийн франчайз чинь нөгөө нь тийх эсгүй үстэй. Зайсангийн нөгөө мини маркет гэдэг шүү дээ. Зайсан руу явж цаанд идэг. Идэшэд банк орчих. Чи үсэ дажгуурын л орд юм байна шүү дээ. Чи өөр бүр новшийн Burger King-д орж үзээгүй юм шүү. За яг нэг удаа сургуулиас тараад багшин дэдийн Burger King орчихсон. Нэг гайгүй лсэн да. Чи Burger King зайгүй юм уу? Битгүй. Тэгээд аттай адилхан Burger King дургүй хүн байвал комент хийрээ гуйж. Би ганцаараа бишээ. Тэрс яах? Маш бүтээс гардаг гэсэн үү? Чи сандаа? Гардаг гэсэн үү? Дабэ жамж юм бэ. Миний санахаар шүү дээ. Гревитэй төмс ирдэг байсан. Яа. Тэгээ салаад нэрдэг гэсэн байцсан салаад. Тэгээ ягаад ч төмсний нугшин гэнт ингээд Mandela effect шиг байхгүй болсон. Юмсэн дээ. Байсан уу гэж бодоод байсан шүү дээ. Тэний байсан байгаад байгаа юм. Итгэхгүй. Зураг мөрөн харж ирсэн гэж явах итгэх гээд. Гэвч яалтч нэг монголчууд нэг тийм төмс мөс иддэг болохоор зархалцсан баг. Тийм амар хайдаадсан болохоор. Монгол төмс идэггүй гэж юу? Гревитэй төмс таа. Нугшин төмсөө. Одоо одоо хамгийн амтгүй франчайз юу вэ? Чиний бас дуруу үргээ дөө. Тийм. Пицца. Come on man. Тэгвэл пицца жоон хэцүү. Надад хийж яриад юм уу? Амар хацсан яриад байсан. пицца нөө. Хэцүү. Чи би хөрөлтөөр авд болоод гэж. Хоёул бодсон ч юм байна шүү дээ. Зүгээр хүн болгон чип дээрийг харж байгаа юм байна шүү дээ. Яг уртны камераас нь зүгээр видео рекорд хийцээ. Who cares? Too late гэж. Түүлээ. Харин тэгээд хүн тоож орохгүй шүү дээ. Нэг юм тоож байгаа юм. Хэнтэй. Пицца. Би дандаа хөрөлтөөр авд болоод хацсан юм шүү дээ. Тулцсан хацсан. Пиццаатыг хөргөжтэй удаан шүү. Удаан тий. Нүгэлээ нэг юм дотроо нэг киндертэй нэг юм борц. Тэр зархаа болцсон байлаа тий. Тэр цаг тий. Тэр хүн аим дуртай шүү. Йоо амар гонцтой шүү. Ингээ шоколад нь халцсан тий. Дотроо. Улаанбаатарын хүмүүс чинь ямар завгүй байд юм биш. Яарсан юмсаа. Тэгээ баа би сая дөнгөж цагийг нэгэн зэрэг 3 гүйж байгаа юм харлаа гэж. Дандаа ер нь хурдаалгасан яарсан хүмүүс байдаг шүү дээ. Сайн. Эрдэнэ тоо сайхан шүү дээ. Зүгээр том сүлэлээд. Yes. Мангар амгалан гэдэг шүү. Гэрдэнс төрлөө. Их сайхан шүү. Хотлоо шүү. Удаар дагч гэдэг нь юу гэсэн вэ? Нэр юм уу? Нэрээ. Нэр их төлсөн. Эрдэнтийнх. Яагаад бид хэлсэн бол Улаанбаатар төрөнгөд Эрдэнэт рүү шууд Ёнктод явцсан. Вэ жи нэрэн гэсэн мэддэг байсан юм уу? Би мартцсан баха. London boy. Яа, мартцсан баха. London boy. Нэг хандерсон жиж. Хандерсон жиж гэсэн лайдс London boy гэдэг. Ийм ахи шүттэй газар ш. Тэ нөгөө орой манай гэрийг нүүж дуусчаад нэг хэдүүлэг KFC ордог доо. 25 юм байсан. За. Тэр ерөөсөө мартагддаг шүү дээ. Хэдүүлэг чин KFC хайж яж байгаа 25 дараа юм яасан гэн тэр KFC-ийн салбар руу орсон чи амар очиртай аж тараад 40 минут төлөөлөө захиалгаар. Чи бүгдээрээ ядарсан. Оройн 2 цаг болцсон. 40 минут одоо шүү дээ. Хэдэн цаг бол цаг болсон шүү дээ. Тоос мосон дарагдцсан. Үнэхээр байж болох хамгийн хогон дөр өсөрсөн байсан шүү дээ. Хөөгж авс ууг дээр та хэд нэг жоохон дайлчигээд яасч. Үу ядарсан. Үгүй тэр өдөр яг өдөр нь таарсан байсан шүү дээ. Яг нөгөө нэг Таяангийн тоглолт хийгддэг өдөр. Тийм л нүүсэн баггүй. Тэнгүүд бүх нөгөө бас камертай тоглолт болсон юм байна. Тийм тэгээ тоглолтоо нөгөө дууссан хүмүүс чинь өсөд тэгээ шууд бүх салбар нь очиж юм шүү дээ. Тэг бүх 24 цагийн салбар руу очиод тэр ихтэй бүр амар хүнтэйсэн те орсон чаа. Тэндүү. Пик 4 болцсон. Тэгээ нөгөө хідэн харангууд нэг 3 ажилтан байгаа мó 4 ажилтан байгаа мó хөдөө. Тэгэл хамаг юм зөөгөл ингээл энийгээ буруу ан тэр чинь ингэчлээ. Энэ дээр ин хурдан гэл. Тэгэл захиалуудаа ойрлж хэлнэ. 25 салбарын яг тэр KFC-гийн хамгийн баг өнөөдөр өдөрийнх нь нэг нь байсан бохоо. Танаас ч угааш шүү. Яач үлдээ nice KFC. Мөөдө салгаж байгаа хүмүүс гарч ирсэн. What the fuck are they doing? Гихэн цагаан өдрөөр машин дотор хоёр KFC дэд байгаа юм шүү дээ. Яг ч хоёр эрэхтэй хүмүүс.
жинхэнэ лайв макбанг явж штэ. Mukbang ruined by Americans гэж байна. Mukbang ч өөр хамгийн анх Солонгосоос гарч ирсэн гэдэг шүү дээ. За. Хамгийн нэг гол зорилго нь болохоор ихэнх хүмүүс нь ажиллаад тараад ядраад гэртээ ирэнгүүт ганцаараа байждаг. Тэнгүүд нөгөө тэр бичлүүдийг үзэж нөгөө хамт нэг ганцаархны биш юм шиг мэдрэмж хамт хоол иддэг гэсэн үг. Тий. Хүнтэй хамт хоол идж байгаа шиг мэдрэмж авдаг. авах гэж. Тэгээд нөгөө солонгосчууд ч тэгээд анх ингээд нэг юм ингийн хоол идэж шүү дээ. Будаа мудаа ч юм уу гэж. Банан манаа ч юм уу. Тэгсэн чинь тэгээд Америкчууд яасан. Фаст фуд болгоо. Тийм шүү, фаст фуд болгоод их хэмжээний болголоо. тэгээд бараг 10 хүн идэхээр хоол уртаа ганцаараа тавьсан нөгөө тэгж дуусгаал. Идэж дуусгадаггүй. Ихэнх нь бол яг яадаг лээс. Зүр зажлал зэжилж байгаа юм шиг. Тэгээд доошо хогийн савруугаа. Нийлмэл. Тэгээ нөгөө сэтэл төрөөд тэгээд гарч хоол идэх юм эсвэл хоол хийж идэх юм билээ шүү дээ. Тийм юм хараа. Хэдөө. Тэр нь хоёул ингэж хоолны бичлэгийн дээр ер нь хийж дуусчаад идэлтэй гэдэг юм билээ шүү дээ. Гол процессыг хийж харуулчаад нөгөө идэхгүй орчихгонгууд. Тэгээ би бол ингээд товдоо баярлуулан гомдод юм уу шээ. төвдөө бас ингээд за ер нь бол юм зааж игж байгаа болохоор бас гоё юм даа мэн гэдэг үсч. Идэлтэй please eat your. За. Тэгээ энийг үзэгчтэй нэг харуулчих та. Өнөөдөр 25 оны 11 сарын 15 шүү. Тэрийг дараа талын төрөх байх та. Тий. Би яг харуулж байгаа гэснийг үзэгч зүгээр хизээний бичлэг вэ. Коммент чи оролцсон л. Тэгэхээр энэ бичлэг болгон дээр ингээд баталгааж болт юм уу ч та. Яг хойлол нэг trust issue болгоцсон хойл ингэж боруул та. Colonel Sanders папиш. Once you see it, you're never gonna unsee it гэж хата. Хоёр хөл гарах шиг. Oh fuck. No way. Тийм үстэй. Энэ ингээд нөгөө хүзүүн дээр зүүдэг юм ингээд сайн харах юм бол байгаас тээ. Хоёр гар хоёр хөл байгаа байхгүй. Амар том толгой. Тийм үстэй. Лэтэтэрэг. No. Чиний харчвал одоо ингээд хараад байна. Үгүй. Тийм үстэй. Яа. No. Энд чинь ингээ хоёр ингээ мөр зурхгүй л хэцүү байгаас тээ. Одоо би мөрөж төсөлж чадахгүй шүү дээ. Мөр наана. Тийм үсцэн мост. Fuck. За ингээд шинэ юмнууд хийх гээд туушаад санаагаа гаргаж байгаа. Тэр орон зүгээр бидэртэй хамт жоохон цагийг өнгөрүүлээд KFC цуг гэдэгт хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ жоохон макбанк төрлийн рандлах маягийн видео хийчлээ. Тэгээд хамт KFC-д ингээ нэг үзэхгүй дөө. Бас нэг жоохон KFC сэтэлжүүлэх төрүүлсэн билгүй дээ тий. KFC спонсор. KFC спонсорлоо. Ер нь 5 толгой тэр чигтээ спонсорлж байгаа гэж. Ой чи гэж. Please. Дараагийнхтаа сабай орж үзтээ юм. За энэ сарын юм ингээд фаст фуд болчлоо. Одоо идэхгүй гэж. Одоо бүсэж хангална гэж. За бай.